Өнөөдөр мэдлэгээр ном боднаа. Тэгэхээр ном бодохаар бүгдээрээ надад бодоо ном аха. Тэгэхээр та комментэн дээр бичээрэй. Хэдэн хуудсыг би бодох вэ гэхээр за би таны хуудснуудаа харуулъя. За эхнээс нь эхлүүлэнгүүд нэгтэн ийм хуудс байна. Нэг ийм хөөрхөн энэ шиг. За тэгээд энэ байна. Нэгтэн нэг хуудс нь за хоёр дахь хуудс нь бол ийм хөөрхөн. Ийм за хоёр дахь хуудс нь ийм, гурав дахь хуудс нь бол ийм. За ингээ гурав дахь хуудс. За би тав дахь хуудсыг бодсон байгаа шүү. За дөрөв дахь хуудс нь бүүдэд хаана бодсон шүү манайхаа. Гэт бодсон шүү. Тавтаа. Ааш. За жараа. За 6 дахь нь юм байна. Ийм хөөрхөн байна. Гэт бодогч юм. Жара камераш чиж. Тэнгитийм. Тэгээд 5 дахь хуудас нь бол биш 7 дахь хуудас нь хөөрхөн цэцэг хэрц. За 8 дахь хуудас. Айгу олон хуудастай юм байна. За 8 дахь хуудас нь бол ийм дахиад ус цэцэгтэй юм байна. Амаа тарцсан байна. Гэт энэ хөрх. За 9 дахь хуудас. Юм хөрх хуудастай юм биш үү манайхаа. Ярда. Нүүрэн дээр ийм. Камера. Зингийн хөрх. За тэгээд 10 дахь хуудас. Ийм хөрхөн балет шиг юм шиг байна. 10 дахь хуудас. Нэг гартай цэцэг хурц. За 11 дугаар хуудас нь ийм гоо бамбрууштай юм байна. Хажуудаа дээр гой цэцэгтэй далавчтай. Уснаас гоё бүржүүлэгдсэн байна. За 12 дугаар хуудас. Ийм хөөрхөн жоохон хөвгт. Харин 13 дугаар хуудас нь болохоор ийм хөөрхөн варт цэцэг. Варт цэцэг хэрц. Яра 14 дугаар хуудас. Хуудсын бодсон юм шүү. Энэ хэн бодсон бол? Энэ хэн бодсон болоо? Энэ манай дүү бодсон юм. За энэ манай дүү бодсон биш үү? За ингээ хоёр ихэр ийм хүүхэд 50 дугаар хуудсан дээр би л энийг бодоогүй шүү. Манай дүү ийм хөрхөн бодсон байна. За тэгээд 15 дугаар хуудасны хоёр ихэр. За 16 дугаар хуудас ингээл дууслаа. Бистэ хамгийн сүүлийнх нь энэ дээр гарсан юм шүү. Тийм юм шүү. За ингээд 16 дугаар хуудас. Та нар элийн бодох вэ? Аль дугаар хуудсыг бодох вэ? Комментэн дээр бичээрэй. Бэтэ.